За бүгдээрээ сайн байцгаана уу? Росли таарат байна. Өнөөдрийн маань мэрэгний сэдв тэр хүн таны талаар яг одоо юу бодож байгаа вэ гэсэн ийм сэдвээр хийх болно. За групп 1-ийнхний маань сонголтын карт. За окей, хоёр картыг хоёуланг нь авчий. Hanged Man болон Star хоёр карт маань гарч ирж байна. За групп 2 Two of Swords. За групп 3 Six of Cups. За тэгэхээр та бүхэн маань хамгийн их таалагдж, татагдж байгаа группийнхаа сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За тэгэхээр групп 1-ийн маань уншлага хэлж байна. Групп 1-ийнхэн маань Hanged Man болон Star картын сонголтыг хийсэн байна. За тэгэхээр тэр хүн таны талаар яг одоо ер нь бол штэ харилцаа бол урагшлахад айгүй төвөгтэй харилцаанд байгаа. Таныг магадгүй маш их гомдоосон байх магадaltaй байгаа учраас таныг зүрх сэтгэлийг бэлэн болох хүртэл энэ хүн ямар нэгэн үйлдэл хийхгүйгээр хүлээн гэсэн ийм бодолтой байна. Энэ хүн ер нь бол таны талаар бодохдоо магадгүй өмнөх жоохон драматай юм гэж харж болно. Эсвэл та хоёр хэрвээ харилцаатай тэг хоорондоо одоо үерхэж нөхөрлөж байсан бол энэ хүн таныг гомдоосон байх магадaltaй буюу тэг одоо ингээд үйлдэл хийх нь боломжгүй юм а гэсэн байдлаар харж байгаа буюу яг ийм өөрийн талаас үзүүлэх үйлдэл байхгүй таныг ерөөхдөө ажиглаж байгаа гэсэн ийм энергитэй. За тэгээ бүгдээрээ илүү дэлгэрэнгүй картнаасаа асууцгаая. За яг одоо тэр хүн таны талаар юу бодож байгаа вэ? За Eight of Cups карт маань уруу тийшээ хараад гараад ирлээ. King of Wands. Eight of Pentacles. Four of Wands. Hierophant. Chariot. Уруу тийшээ хараад гараад ирлээ. Tower мод уруу. За Hermit. Four of Cups. Six of Swords. За тэгэхээр штэ яг одоо л энэ хүн таныг үнэхээр бэлэн биш байна гэж бодож байна. Та яг ингээд юу гэдэг бүхнээс өөрийгөө тусгаарлаад зөвхөн өөр лүгээ дотоод руугаа чиглэсэн байгаа гэдгийг энэ хүн ер нь бол маш сайн мэдэрч байна. Яагаад тэгэхээр одоо тэ энэ хүн тантай уулзъя ярилцъя гэж хэлэх тохиолдолд та Four of Cups буюу энэ зүйл дээр ямар ч point өгөхгүйгээр суух болно тэ. Энэ хүн ер нь бол ингээ бэлэн биш гэдгийг чинь бол маш сайн мэдэж байна гэсэн. За Four of Wands карт маань тэ ингээд ийм сонголтын choice-ийн карт байгааддаг. За энэ дээр бол ийм маш гоё ийм trip магадгүй тэ ийм дэлхийн бөмбөрцөг байгаад байна. Дээр нь тэнд ийм машин аялалч гэдэг юм уу те. Тэгэхээр ер нь бол одоохондоо бол хайр дурлал гэдэг зүйл дээр та фокус аваагүй байгаа буюу та илүү амьдралаас те ганцаараа юуг илүү гоё ингээ хүртэх боломжтой вэ гэдэг талаараа илүү их бодож байгаа буюу
бараг л ингээд нэг юм маш хаалттай байгаа мэдрэмж нөгөө өндөө өгч байгаа гэсэн. За King of Wands карт маань ер нь бол маш юм хүчрхэг энергитэй, эргэтэлэг энергитэй карт байгаа даа. Тэгэхээр та ер нь бол өөрийнхөө дотоод хүнийг магадгүй ингээ хүчтэйгээр сэрээсэндээ ийм байх магадaltaй, ганцаараа байх, ерөнхийдөө дотгошоогоо байх гэсэн нэг ийм карт маань байдаг. За Air of Cups карт бол хүсэл мөрөөдөл биелсэн гэдэг маш гоё карт. Энэ маань уруу тишээ хараад гараад ирлээ. Chariot маань уруу тишээ гараад ирлээ. Тавар маань бас буцаад ингээ уруу тишээ. Тэгэхээр ер нь бол таныг ямарваа нэг зүйлийгтэй ингээ хүчээр хийхгүйгээр маш гоё зөөлөн аргаар өөр дээрээ ажилласан байдлаар өөрийнхөө дотоод хүчийг сэрээсэн байдлаар хэрэгцээгүй зүйлээс өөрийгөө ингэж нэг хольж хутгамааргүй байгаа тэр мэдрэмжийг энэ хүн айгүй сайн нюанстайгаар мэдэрч байна гэсэн. За Air of Pentacles карт маань энэ хүндээ наашаа харахыг хүсэхгүй байгаа. Four of Cups ч бас наашаа харахыг хүсэхгүй байна. Hermit ч бас наашаа харахыг хүсэхгүй байгаад байгаа хгүй. Тэгэхээр энэ хүн таныг харахтаа үнэхээр цаг нь бишээ гэдгийг л айгүй сайн мэдэрч байгаа гэсэн. Та бол илүү Air of Pentacles бол илүү нөгөө өөрлөгөө айгүй чиглэлцэн За би яах юм, сурах юм уу, аялах юм уу, ажил төрөлтэй ийм ажиллаа хийх юм уу ч гэдэг юм. Ер нь бол дандаа нөгөө өөрлөгөө чиглэлчихсэн байгаа учраас энэ хүн бол одоохондоо ямар ч хөдөлгөөн хийж чадахгүйгээр таныг зөвхөн ажигласан байдалтай байна гэсэн. За Six of Swords бол та ер нь бол жоохон магадгүй энэ хүний анзаарч байгаагаар нэлээд ийм дотгошоо айгүй тийм гонигтай. Энд бол бас л ингээл нөгөө baggage буюу чамдаамаа ингээд барьчихсан. Таныг хин нэгэн ийм шувууд очих газар чинь аваачаар явж байна гэсэн үг. Энд бол ямар ч тийм happiness алга ер нь бол энд зүгээр ингээд тайван байхыг хүсэж байна, ганцаараа байхыг хүсэж байна. Надад хийлинг хийх хугацаа хэрэгтэй байна. Өөрийнхөө би дотоод хүчийг олох ёстой байна. Гэдгэл нэг ийм үнцэгтэй магадгүй та аяллаас өөрийгөө олох гээд байна уу? Үнэхээр ганцаараа байж өөрийгөө сонсож өөрийгөө олох гээд байна уу? Миний дуртай зүйл юу юм гэдэгтэй энэ зүйлийг ингээ харах гээд байна уу гэдэг чинь энэ хүнд бол бүр товоос тодорхой байгаад байна гэсэн үг. Тэгэхээр та магадгүй сошиал дээрээ ч юм уу байгаа байдал чинь бүх зүйлийн илэрхийлэл болж чадаж байгаа буюу энэ хүн таны дотоод ертөнцийг ер нь бол маш сайн мэдэрч байна. За Seven of Swords карт маань яг уу жоохон ингээд цогтож байгаа хүний энерги байгаад тийм. За тэгээ дээр нь жоохон нууцтай хин нэгэнд ярихыг хүсэхгүй байна. Заавал нөгөө хүндээ бүх юмаа ярихгүйгээр миний үйлс магадгүй чамд бүх юмыг харуулнаа ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар та илүү ингээд тийм яриа хийж ингэж өөрийгөө тайлбарлаж ядарчаахаар гэдэг шиг айгүй чимээгүй байгаа байдал чинь энэ хүнийг бас нөгөө талаас нь жоохон айлгаж байгаа гэсэн бас нэг юм үнцэг. За Four of Swords бол ингээд яг та зүрхээ ингээд яг гаргаа тавьчихсан хин нэгнийг өөрийнхөө амьдралд оруулж ирэх болоогүй байгаа. Харин энэ хүн таныг маш юм анхааралтай ажиглаж байгаа буюу та үнэхээр бэлэн болсон цагт энэ хүн таны амьдралд ямар нэгэн үйлдэл хийж орж ирэх нэ. Тэгэхээр энэ хүн бол таныг үнэхээр байгаагаар чинь хүлээн зөвшөөрч чадаж байгаа мундаг хүн байна л гэж хэлнэ. Тэгээ та үнэхээр хизээ бэлэн болно. Магадгүй тэр хүн тань руу тухайн үед л үйлдэл хийх болно. За ингээд групп 1-ийн маань уншлага энэ үрээд өндөрлж байна. Тэгээд та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За групп 2-ийн маань уншлага хэлж байна. Тэгээд групп 2-ийн маань энэ сонголтыг хийж Two of Swords би чамд итгэхгүй байна. Зүгээр л хэсэг хугацаанд тодорхой бус байгаа байдал чинь надад таалагдахгүй байгаа учраас өөрийгөө холдуулж байна Энэ бол магадгүй өөрийгөө аврах гарцж ээж магадгүй байгаа байхгүй. Тэгэхээр нэгдүгээр группийнхан бол айгүй тийм шийдсэн байгаад байгаа нөгөө хүмүүсийг жоохон айлгаж ээж магадгүй юм байна. За тэгэхээр таны бодож байгаа тэр хүн таны талаар яг ямар бодол мэдрэмжтэй байгаа вэ? За Tower карт маань уруу тишээ хараад гараад ирлээ. Devil. Death карт маань Seven of
Pentacles, Three of Cups, Five of Pentacles, Ten of Swords, Page of Cups, за энийг авчи. King of Swords, за энэ чи ямар карт гарч ирэх дуртай байна. Давхарлал гарч ирээд байх чинь. За Eight of Cups. За энд яг хараа энэ Justice карт хэрэгтэй байсан гэдэг шигтэй. Justice бол шудрах ёсны карт байгаад байгаа. За тэгэхээр энэ хүн маань таны талаар биш дээ. Яг одоогийн бодол мэдрэмж нь маш зөв байдлаар таны амьдралд орж ирэхгүй бол энэ хүн таны хувьд одоо зүгээр сонголт төдий болж хувирах магадлалтай гэсэн үг. За Seven of Cups карт маань тэ энэ хүнд сонголтууд байгаа гэдгийг хэлтгэж байгаа буюу та одоо тэ танд сонголт хийх одоо боломж байгаа. Нөгөө тал бол магадгүй ингээд сонголтын нэг хэсэг болцсон явж байгаа хгүй. Тэгэхээр нөгөө хүн маань ер нь бол жоохон айцтай байгаа гэсэн үг. Танд олон сонголт байгаа гэсэн үг. Та өөрийнхөө хэл хязгаар тэ өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалж чаддаг хүн. За Death болон Rebirth бол дахин төрөх гэсэн ийм карт байдаг. Энэ бол яг ийм өөрчлөлтийн карт байдаг тэ. Тэгэхээр энэ хүн одоо бол тийш тэ амьдралд ч бай яг тухайн хүн өөрийнхөө амьдралд ийм маш их ийм уналттай байгаа нөхцөл байдал одоо таныг нөгөө маань тэгж харж байгаа гэсэн үг. Одоо яг одоо тэ энэ хүний хамгийн уналттай байгаа үе цаг үеийн таарч байгаа учраас маш эмзэг байгаа. За тийм учраас би энэ хүнтэй айгүй зөв харьцах ёстой буюу Seven of Pentacles нь ингээд ийм одоо ямарваа нэг юуны үндэс нэг core гэж ярьдэн шүү дээ. Энэ хүн бол ингээд энэ одоо ургаад энд ингээд нэг дээдлэлт нь айгүй гоё хөөрхөн ингээд нахиалцсан байгаа. Цэцгийг харангуудаа айгүй тийм нандинаж хайрлаж байгаа нэг юм те нүмерлж байгаа хамгаалж байгаа юм шиг нэг ийм мэдрэмжтэй зураг байгаа. Тэгэхээр та бол одоо үнэхээр эмзэг үедээ байгаа учраас энэ хүн таныг аюу тийм анзаарсан байдалтай л бас мөн адил байна гэсэн. Та өөрийнхөө амьдралд хэнийг оруулж ирэх, хэнийг оруулахгүй вэ гэдгээ ялгаж мэддэг учраас энэ хүн тантай бас мөн адил маш болгоомжтой харьцна. Яагаад тэгэхээр High Priestess маань өөрөө аюу тийм нууцлаг карт байгаад дэгхгүй. Тэгэхээр энэ хүн таныг уншиж чадахгүй байна гэсэн үг. Ер нь бол яг ингээд бүтнээр одоо тэ хэдийд энэ хүн нээлттэй болох вэ гэдгийг ч бас сайн мэдгүй. Ер нь л ингээд сэтгэл зүйн хувьд маш хэцүү цаг үеийг туулж байгаа учраас тантай харьцахдаа энэ хүн маш болгоомжтой харьцах ийм бодолтой байна. За Eight of Cups карт маань тэ болохгүй байгаа ийм мэдрэмжийг энэ хүн бол хүсэхгүй байгаа. Та бол ингээд яг өөрийнхөө төлөө магадгүй тэ боломжгүй зүйлээс явж чаддаг нэг ийм хүчтэй бас ийм хүн байгаад байгаа хгүй. Тэгэхээр тэр энэ хүн бол таны асуугаад байгаа энэ хүн бол за групп 2 те ер нь бол маш ийм олон зүйлийг ялгаж салгаж логикоор амьдралаа үнэлж дүгнж чаддаг хүн шүү гэдэг ийм үнцэг бол энэ хүнд бол маш тод томруун байна те. Үнэхээр болохгүй бол хамаг юмаа ачаад байгаа газраасаа ч явчиж чадах ийм нөхцөл байдалд байгаа гэж
энэ хүн харж байгаа юм байна. За бүгдээрээ энэ Tower картаа илүү нэг тодруулаад тий. Яг таны амьдралд энэ хүн яагаад Tower момент байгаа вэ гэдгийг хараад байгаа вэ? That card маань дахиад гарч ирж байна. Two of Pentacles бол choice-тэй сонголтын карт байгаад байна. Урагшлах, итгэл ер нь бол нөв болсон. Хайр сэтгэл одоо ийм хосын харилцаа гэдэг зүйл дээр маш болгоомжтой ханддаг болсон гэсэн ийм үнцэг энэ хүн хорчаад байгаа гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол тэгэл ингээл те багслаад хэлэх юм бол энэ хүн маань тань руу ойртоод очино гэхээр ер нь бол айцтай байгаа буюу та өөрөө ийм байдалтай байгаа гэсэн утга санаа илэрхийлж байна. За ингээд 2 дугаар группийн маань уншлага энэ хүрээд өндөрлж जैन. Тэгээ та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай. За ингээд групп 3-ын маань уншлага эхэлж байна. Тэр хүн таны талаар яг одоо ямар бодол мэдрэмжтэй байгаа вэ? За Six of Cups бол гоё сөүл карт те. Тэр хүн таныг хайрладаг, танд гоё одоо те өөрийнхөө чин сэтгэлийг санал болгох, өөрийнхөө хайрыг илгээх гэсэн утга бүхий маш гоё карт байгаа. За тэгэхээр бүгдээрээ тэр хүн таны талаар яг одоо юу бодож байгаа вэ? За Queen of Wands, Ace of Wands, Four of Wands, Four of Cups, Page of Cups, Five of Wands, за энэ карт дэлгэгдээд буцаад орсон. Гарч ирэх байжээ. Six of Cups дахин гарч ирж байна. Ace of Pentacles, Chariot, буруу тишээ. Page of Wands. За энэ группүүд маань ер нь юу тохиолдоо вэ гэдэг шигтэй. Ер нь бол 3 групп маань баг зэргийн жоохон төстэй энергиуд байна. За тэгэхээр штэ групп 3 маань үнэхээр нөгөө талын хүмүүст тэгж бодогдоод байна уу гэдэг шиг те. Ер нь бол 3 групп маань айгүй тийм төстэй юм шиг мөртлөө мэдээж дотоод асуудлууд нь бол мэдээж арай өөр кейсээр байгаа. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд юу гэдэг хүмүүсийн энерги өөрчлөгдөөд байна уу? Тэг хүмүүс илүү өөрлөгөө айгуу тэгж фокус авдаг болчихсон байгаа буюу хин нэгнээс хараат бус байдал гэдэг бол айгуу тийм нэг номер болцсон юм шиг те. Магадгүй би өөрийгөө хайрлж ич тэр хүн намайг одоо хайрлах боломжтой. Эсвэл би өөрийгөө хайрлж ич яг дүүцхүү цайр миний амьдралд орж ирэн ч гэдэг юм уу. Эсвэл цаг хугацаанд болоогүй яг ийм deep connection те нэг ийм хитрхи ингээд нөгөө хайр дурлал гэдэг зүйл рүү гүн орохыг хүсэхгүй байгаа юм шиг нэг тийм энерги байгаад байгаа хгүй. Ингээд гоё easy явдаг те. Зүгээр нэг номер нь юу юм бэ гэхээр миний mental буюу те сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг бол айгүй чухал шүү гэдэг ийм поинтыг аль тал нь айгүй тэгж авдаг болсон
мэдрэмжээ айгүй тэгж сонсдог, мэдэрдэг болцсон. Тэгээд мэдрэмжийнхаа ялгааг ойлгодог болоод ирэхээр хүмүүс нөгөө хайр дурлал гэдэг зүйл рүү хитрхи ингэж огтондож орж өөрийгөө алдна гэдэг зүйл байхгүй болох гээд байгаа ч юм шиг те. Ер нь бол ингээд нэг юм нэг тийм мэдрэмж яг ингээ 3 уншилгаа багцлахаар надад бол яг тийм мэдрэмж байгаад байна. Тэгэхээр нөгөө хүмүүсийн яг ингээ филинг нь яг одоогийн чамаа гэж байгаа энерги нь юу ингээд харахаар нөгөө хүмүүс яг чиний орон зайруу хит халдаж чадахгүй байгаа буюу чиний сэтгэл зүйд ингэж шууд тулгаж харьцаж чадахгүй байгаа тэр энерги нь ингээ байгаад байгаа хгүй. Тэгэхээр групп 3-ын хувьд энэ хүн одоо жишээ нь тайрын хувьд айгүй гоё юм soul connection байгаа ч гэсэн энэ хүн эсрэгээрээ таны өөрийнхөө галыг асаадаг тэр зүйлд илүү их татагддаг юм шиг. За Queen of Wands карт бол эхнийх бол яг нөгөө дотоод ийм гоё хүчтэй өөртөө аз жаргалыг өгч чаддаг, одоо өөрийнхөө аз жаргалыг хайж чаддаг ч гэдэм үү, өөртөө ихтгэлтэй, бие даасан эмэгтэй ч гэдэм үү, эрэгтэй ч гэдэм үү те. За ийм зүйл байна. За Ace of Wands карт маань ерөнхийдөө бол нөгөө яг ийм мэлми гэж яригддаг те. Тэгэхээр ер нь бол маш их ийм intuition буюу зүн совинтой. За дээр нь нөгөө Four of Wands карт маань айгүй тийм happy аз жаргалтай ийм карт байгаад байгаа хгүй. Тэгэхээр ер нь бол нь шүү дээ 3 дугаар групп бол одоохондоо хайр дурд гэдэг зүйлийг мөн адил хүлээж авах одоохондоо нөхцөл байдал нь биш болж таарад байна. За Five of Cups бол ийм нэг жоохон юм зовнилтой өөрөө бэлэн байгаагүй, бэлэн биш байгаа гэдэг энэ коммент нөгөө талынхаа хүнд ингээд өгч जैन те. За нөгөө талын хүн бол чамд сэтгэлдээ магадгүй одоо ингээд өмнө нь таяр маш олон удаан жилийн хугацаанд нэгээ мэддэг эсвэл магадгүй таны амьдралд орж ирээд айл өвшөө те нэгээ мэддэг юм шиг ийм мэдрэмжийг өгч чадаж байгаа. Яг нэг ийм soul connection байгаад байгаа хгүй. Тэнгүүд энэ хүн маань ер нь бол дотоод зөрчилдөөн айгүй ихтэй байгаа гэдгийг нөгөө тал харж байгаа буюу чамайг үзэж байгаа, чамайг энэ хүн харахтаа за ер нь бол тэ ингээд нэг юм эрх чөлөөтэй байхыг хүсэж байгаа юм байна. Өөрийнхөө дуртай зүйлийг хийхийг хүсэж байгаа юм байна. Яг одоо бол хайр дурлалт бэлэн биш байгаа юм байна. Энэ зүйлдээ өөрөө ч хариултаа олж чадахгүй байгаа буюу дотоод зөрчилдөөнтэй байгаа учраас энэ хүн бол одоохондоо надад тэ боломжийг өгч чадахгүй нэ. Тэгэхээр энэ хүн бол бас мөн адил айгүй тийм мэдрэмжтэй орж ирэх одоо ийм нөхцөл байдал нь бүрдэж байгаа тэ. За Page of Cups карт маань ер нь бол яг хайр дурлалын карт. За Five of Cups карт тэ яг энэ эмэгтэй маань ингээд суудсан яг энэ хөлөөрөө аяган дотор байгаа усыг ингээ асгаж байгаа хгүй. Тэгэхээр одоохондоо бэлэн биш байгаа гэдэг энэ мэдрэмжийг одоо энэ хүн авч байна гэсэн. За хоолоо маань захтнаад жоохон тийм байгаа шүү. За ингээд Chariot карт маань одоо буруу тишээ харчнаа гэдэг нь тэ хоёр одоо дугуй яг адилхан одоо жигд тэ ингээ хурдалж ээж энэ тэрэг маань ингээ маш хүчтэй урагшлах юм аа. Гэхдээ энэ хүн маань нөгөө талынх нь дугуй болох сонирхолгүй байгаа гэдгийг мэдэж байгаа гэсэн үг. За тэгэхээр яг Page of Wands бол илүү нөгөө нэг тэ өөрийнхөө яг гүн рүү айгуу тийм орж байгаа. Өөрийнхөө одоо итгэж үнэмшиж явдаг зүйл рүүгээ илүү фокус өгсөн эрх чөлөөтэй дураараа байх ирмэлзэл байгаа гэдгийг энэ хүн харж байгаа учраас хүлээнэ тэ. Энэ хүн бол чамайг хизээ бэлэн болох бол гэдэг энэ үнцгийг аюу сайн мэдрэмжтэйгээр харж байгаа гэсэн. Өчөө бол одоохондоо бол тэ яг энэ Two of Swords, Moon карттай, Five of Cups гэдэг карттай feeling нь аюу тийм хүнд байгаа гэдгийг энэ хүн мэдж байгаа гэсэн үг. Илүү нөгөө нэг сэтгэл зүрх одоо шархалж өвдөж байгаа юу дээрээ фокус авахгүйгээр одоо өөрийнхөө дотоод энэ инспайрыг те яаж би одоо сэрэж чадах вэ гэдэг дээрээ л ер нь бол чиний фокус байгаа гэдгийг энэ хүн мэдрээд байгаа хгүй. Тэгэхээр дахин энэ хайр дурлалаас авах мэдрэмжийг сэргээх, дахин энэ зүйлийг олж мэдрэх гэдэг бол таны хувьд одоохондоо айгүй тийм хитрхи гүнзгий ойлголт болцоод байгаа буюу та яг ингээ өөрийнхөө
feeling тэ хайр сэтгэл гэдэг зүйл бол танд одоохондоо бэлэн биш байгаа гэдэг зураглалаа л яг эндээс ерөнхийдөө харагданаа гэсэн. За тэгэхээр ер нь бол ингээл тэ нөгөө 3 групп маань нэг ийм сонирхолтой яг нэг тийм нэг өнцгийн уншилт болж өндөрлөж байна. Тэгээд та бүхэнд магадгүй хэрэг болсон байх. За ингээд энэ хүрээд уншлага маань өндөрлөж байна. Тэгээд баярлалаа. Баяртай.